хов ярьдаг хосуудын харилцааны хайрын түвшин илүү өндөр түвшинд зөвхөн эмэгтэйчүүд ингээд хов жив ярих нь өөрөө стресс тайлдаг гэж үздэг байхгүй тийм. Стресс тайлж байгаа боловч гэр бүлийн харилцаанд энэ маань хүртэл эерэг нөлөөтэй гэж үзсэн байгаа. Тэгэхээр ажил дээр болж байгаа юм удаа ярих ч юм уу энэ нь өөрөө нэгсэндээ хоорондоо хов бодож байгаа мэт боловч тэр мэдрэмж ээж гадагшлуулж जैन хоорондын маань харилцаанд ойлголцолд ингээд маш үр нөлөөтэй байдаг. Гэр бүлийн харилцааг улам батбөх болгодог гэсэн судалгаа гарсан байлээ. Тэгэхээр хоорондоо бид нар чинь нэг нь байхгүй болохоор хинч ямар ч баггүйгээр нууж хаах зүйлгүйгээр энэ хүндэл нөгөө яриад те маргааш нь дахиад болсон юм ярихад өмнөх бүх процессуудыг мэдчихэж байгаа. Ямар үцэл юм шиг байна те. Оо тэгсэн үү одоо гэж энэ яриад тэгээд байгаагүй мó гэж. Яг ч л одоо энэ дээр нөгөө эрэгтэй хүмүүс жоохон мэдрэмжгүй хандаад байдаг тал байна. Одоо ингээл яриаг нь те ёо ингээл уйтгартай байсан ч сонирхолгүй байсан ч зүгээр л сонсоод өгч. Одоо нэг жижигхэн кейс ярихад ингээл уурлаад тэгэл ингээл ярьж яа чи уурлаад байгаа юм. Гэхдээ зүгээр сонсчих би зүгээр л мэдрэмжээ гадагшлуулж чинь гэдэг юм иймэрхүү юм сонирхолтой бас үйлчлэгчийн кейс байдаг. Тэгэхээр өөрөөсөө л нөхөр маань ингээд сайн сонсогч болж өгөх эсэргээрээ нөхөртөө бас бид нар яг хэцүү байгаа ч юм ярьж байгаа хүсэж байгаа тэр кино бид нар тэр үзсэн юм те спортын сонирхолгүй байсан ч бид нар маш сайхан сонсож өгдөг байх хэрэгтэй те. Тэр чил өөрөө маш гоё юм ойлголцлын гүгэр болж өгнө шүү дээ. Ерөнхий ивент тгчээр өөрийгөө хайрлын үрээтэй Oxy брэнд ажиллаж байна.